18 дугаар сургуулийн эцгийн төлөөллөөс авсан мэдлэгийг хүргэж байна. За сайн байна уу? Танай дүүгийн ангийн удирцсан багшийг нэрийг мэдгүй. За тэгвэл та багш мэргэжлийг юу гэж боддог вэ? Багш мэргэжлийг бол яг нэг юмд хамгийн хүндтэй мэргэжил гэж боддог. Тэгээд мэдлэгээр дамжуулан хүнийг ингээ багаас нь одоо тэр ээж аав эцэг гэхээс нь гадна ахиж хүнийг бүтээдэг гэж би боддог. Тэр хамгийн хүндтэй мэргэжил. За тэгвэл одоо утгагүй багш нарын байр болгож байгаа. Тэгвэл нийт 18 дугаар сургуулийн багш ажилчид хандаж мэдлэгээ төвшүүлвэл. За би бас өөрөө 10 жилтэй ээж үзсэн. Тэгээд яг намайг 10 жилтэй хахад бас багш нарын баяр гэдэг амар их сүртэй амар том юм болдог байсан. Ангиараа хичээл ордог бүх багш нартай ангийнхаа багшд ялангуяа амар спешиал амар юм болдог байсан шүү дээ. Тэгэл амар гоё байдаг байсан. Ангиараа багштаас сюрприз барина гэж бүжиг мүжиг бэлдэж мэлтэл дуу мó бэлтгэлийн зэрэгээр хичээлээ зарчаал нэгнийдээ очиад амар гоё. Яг багш нарын баяртай холбоотой амар дурсамж бас ангиараа бүтээдэг байсан. Тэгээд бүх 18 дугаар сургуулийн болон бүх Монголын багш нартаа багш нарын баярын мэнд хүргэе. Тэгээд өөрийнхөө бас ангийн багштаа баярын мэнд хүргье. За сайн байна уу? Танай ангийн хүүхд янадад. За сайн байна уу? Танай хүүхдийн ангийн багш нь нэр нь 3-ийн дамцаг дөрж багш. За тэгвэл та багш мэргэжлийг юу гэж боддог вэ? Багш мэргэжил бол хамгийн чухал шүү дээ энэ чинь доо. Ирээдүйд хүн яаж амьдрах вэ гэхээр багш хүн л зааж өгнө. Тэгээд хамгийн чухал мэргэжил гэж боддог. Тий. За тэгвэл одоо утгагүй багш нарын байр болгож байгаа тийм ээ. Тэгвэл нийт сургуулийнхаа багш нар болон ажилчид өөрийнхөө зүгээс хандаж мэдлэгээ төвшүүлнэ. За энэ тэгээд Монголын бүх багш нарт болон энэ 18 дугаар сургуулийн багш нартай багш нарын баярын мэндийг хүргэж аз жаргал сайн сайхныг нэг л хүсье да. Ер нь багш мэргэжлийг юу гэж боддог вэ? Гэхдээ үнийг одоо нөгөө зөв болгосон хүмүүч одоо нөгөө үнийг сайн сайхан болгох одоо бүхэл бага ангийн багш гэдэг бол би бүр маш чухал мэргэжил гэж боддог. Одоо ерөнхийдөө нөгөө хүн баг ямар хүн болох төлөвшлийн нөх олгодог гэж боддог. За одоо тэгвэл утгагүй багш нарын баяр болгож байгаа 18 дугаар сургуулийнхаа нийт багш нар болон ажилчид тандаж мэдлэгээ төвшүүлвэл. За одоо тэгээд бүх багш нар сурагчдаа одоо сурагчид нь сурлагын өндөр амжилт багш нартай одоо ажил үйлсэн амьдралд нь хамгаан сайхан бүх нэг л хүсье да одоо. Багш нарын маань бас цалин малиг нэмж өгөөрэй л гэж хэлье да одоо. За баярлалаа. Та ер нь багш мэргэжлийг юу гэж боддог вэ? Багш мэргэжил уг нь бол буянтаа сайхан мэргэжил. Гэхдээ манай Монголд бол нэлээд хэцүү. За их сургуулийн багш аяа гайгүй. Тэгээд ахлахангийн багш хэцүү. Бага анги бүр хэцүү, цэцэрлэгийн багш бүр хамгийн хэцүү. Шуугаан тэгээд ачаал бол ажлын цаг нь хүртэл маш их. Гэхдээ мэдээж цалин тийм шууд биш санагддаг. Тэгээд одоо манай багш нар бол яг сэтгэлээрээ л одоо нөгөө багш мэргэжилтэй хайртай учраас л ажиллаж байгаа юм шиг санагддаг. Тэгвэл одоо утгагүй багш нарын баяр болгож байгаа. Нийт 18 дугаар сургуулийнхаа багш нарт болон ажилчид та өөрийнхөө зүгээс мэдлэгээ төвшүүлвэл. За энэ салбарт одоо гүрийж ажиллаж байгаа энэ буянтаа сайхан хүмүүстэй бүгдэнд нь одоо баярын мэнд өгье, хайртай шүү гэж хэлье. Тэгээд үргэлж дэмжиж явах болно л гэж хэлье да. За баярлалаа.